Хэрвээ чи туршлагаараа дамжуулан Бурхан бүх зүйлийг захирч бүх зүйлийн хувь заяаг зохион байгуулдаг гэх баримтыг үнэхээр ухаарвал явын адилаар эдгээр үгийг хэлж чаднаа. Би таны тухай чихээрээ сонссон, харин одоо нүдэрээ таныг харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж шороба унсан дунд гимшдэг. Чи бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Бурхан бүх зүйлийг захирдаг. Бүх зүйл түүний удирдлага зохион байгуулалтаар байдаг гэдгийг таньж мэдэх өнцгөөс Орт тулгарч буй бүх хүн үйл явдал зүйлд хандаж тэдгээрээс сургамжаач Бурхны хийдэг бүхэндээ Бурхны санаа зорилгыг мэдэж авч Бурхан чам дээр юунд хүч юуг бидүүлэхийг хүсэж байгааг мэдэж авах хэрэгтэй. Удахгүй харин ирээдүй чи яв тэр үгийг хэлэхдээ ямар мэдрэмжтэй байсныг тулж мэдэрнэ. Хэрвээ чи дам жижиг гэлтгүй явынхтай төстэй шалгалт тулж энэ шалгалтаар дамжуулан Бурхны гар ажиллаж байгааг болон Бурхны дэд эрхийн баримтыг хэдийнэ мэдэрч Энэ хэрэг явдлыг захирч зохион байгуулах Бурхны тодорхой санаа зорилго болон хүмүүсийн дагах ёстой замыг мэдэж авсан бол эцэстэн чи Бурхны чам дээр хүрэхийг хүссэн эрэг өрнөлөө чиний төлөөх Бурхны үгүй санаа зорилго болон чамд тавьж буй түүний хүлээлт зэргийг тулж мэдэрч чаднаа. Энэ бүхнийг тулж мэдрэх үедээ чи Бурхан өмнөнийг илэрхийлж чамайг амар хангаж чадан гэдэг зүгэжнийг итгэхгүй. Харин бүтээш үнэхээр оршин байдгийг маш баттай байдлаар тулж мэдэрнэ. Бүтээш бүх зүйлийг бүтээж захирдаг их баримт оршин байдгийгч бас тулж мэдэрнэ. Энэ бүх зүйлийг тулж мэдрэх үед Бурханд итгэх итгэл чинь нэмэгдэн. Энэ нь Бурханд итгэж найдаж түүнийг дагдаг гэдгээ түүжсэн Бурхан бүх зүйлийг захирдаг. Хайсаагүй оршдог гих баримтыг зүрх сэтгэлдээ бүрэн батлах боломжийг чамд маш бодтоор олгоно. Чамд ийм баталгаа ийм туршлага байх үед өмнө нь хичнээн их шаналгаа шууд туусан байлаач тэр нь утаа мэд замхарч зүрх сэтгэл чинь баяр хөөрөөр бэлхэж чи баярлан хөрч аз жаргалтай өмбөх болноо. Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг үнэхээр баталж тулж мэдрэх үед энэ чи Бурхантай үнэхээр нүр тулан уулзаж учирч харилцаж байгаатай адил юм. Хүн үнэхээр
Бурхны царайг харж явхава Бурхныг харахтаа мэдэрсэн тэр хүн мэдрэмжийг жинхнээсээ мэдэрч чадах үед энэ нь тэдний Бурханд итгэх итгэлийн чухал үе шат болдог. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Хүн бүрийн үрдүн ийм нөхцөл байдлыг тэсэн ядан хүлээдэг бөгөөд үүнийг тулж тийм туршлагатай болохыг хүн бүр хүсдэг. Чамд тийм хүлээлт байгаа болохоор эргэн тойронд чинь тохиолдож буй бүхнийг тулахдаа чи зөв үзэл бодоод байр суурьтай байж Бурхны хүмүүс зааж хэлдэг арга замаар бүхнийг тулж ухамсарлаж бүхнийг Бурхнаас хүлээн авч сурах ёстой. Бурхны үгийн дагуу үннийг шалгуураа болгон бүх зүйлийг харж сурах ёстой. Ингэснээр чиний итгэл өөрт чинь ч мэддэхгүйгээр улам бүр нэмэгдэж Бурхан бүх зүйлийг бүхий л зүйлийг захирдаг гэх баримт зүрх сэтгэлд чинь аажмаар батлагдаж нотлогдох болно.